За бүгдэнд нь өдрийн мэнд. Намайг Итгэнэ гэдэг 3 жил арилжаа гэдэг байна. Тэгээд ерөнхий одоо хичээлийн маань одоо стапууд болохоор 6 стап заана. За эхнийхт нь болохоор доо. За доогоо ерөнхийдөө хэрхэн яаж том цаг, жижиг цагтайгаа уялдуулж яаж ажиллах вэ? Доогоо яаж таних вэ гэдэг дээр жижиг мөрөө оруулж ирэн давхар доод дээр уялдуулж. За тэгээд K level буюу GD гэдээ байдаг тийм ээ. Тэрийг ерөнхийдөө шал тааз яаж солигдоод байна те ханш яаж бариад байна гэдэг зүйлийг ярина. За гуравт нь Козомото буюу QM гэдэг монголоор мөр толгой мөр тийм ээ. За энийг ерөнхийдөө бас заана. Тэгээд дөрөвт нь JM буюу жижиг мөр гэдэг. За жижиг мөр гэдэг зүйл бол QM ажиллахгүй чоч хийгээд бос хийх тийм ээ хөдөлгөөн. Тэрийг яагаад ажиллахгүй байгаа шалтгааныг нь одоо хайжгаад жижиг мөр гэж гаргаж ирсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ жижиг мөрийг ерөнхийдөө сайн таад маань юу ягаараа анхааралтай сонсороо. Жижиг мөр бол ер нь миний A stop буюу бүр нэмэх A stop. Тэгээд ер нь жижиг мөрөөр л ер нь жишээлх юм бол трендийн одоо нэг хаа юм өлөөцгийг тогтчихно. Тэрний pullback хөдөлгөөнийх нь яг үзүүрийг нь барьж авдаг оролт гэсэн үг. Импульс хөдөлгөөний үзүүр барьж авдаг гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө типигээ ер нь хол чиглэлийн дагуу бариад явцдаг. Одоохондоо бол яг D ярилжээ хийж байгаа ч гэсэн цаашдаа ерөнхийдөө спинг тал руугаа явж байгаа. Тэгээд нэг 1000 pip, 2000 pip ерөнхийдөө хөдөлгөөнүүд бол бариад яваад ер нь хэлж байгаа. Анхад бол GM-ээр бол 500 pip-ний хөдөлгөөнийг анх удаа барьж исэн. Тэгээ ерөнхийдөө айгүй ихтэй болоо цаашдаа тэгээд нөгөө алтны рейнж чинь айгүй том болсон байгаа тий. Тэгээд 1000 pip-ээр ингээд бол жижиг мөрнийхөө тусламжтайгаар барьдаг байгаа. За тавт нь 3 лааны сетап. За энэ нь болохоор яг 3 ла одоо үүснэ. Тэрний buy sell хоёр талд нь хоёулаа үүсдэг. За тэрний энэ нь болохоор monthly, weekly, тэ monthly-гаас доошоо бүх цаг дээр ерөнхийдөө ажиллана. Ихэвчлэн 4 цаг дээр аюу хардаг. Сүүлийн үед нь алтны рейнж том болсон байгаа болохоор daily-гийн 3 лааны сетап аюу том явж байгаа. За мэдээж daily-гээрээ харж байгаа болохоор типийн мэдээж хол мэдээж харагдана тийм ээ. За 5-15 минутын дээр 3 лааныхаа сетапыг харах юм бол за мэдээж бага типи авдна. 1 минутын дээр бас бага типи авдаг байгаа. За 6-ад нь наллууны 3 буюу энэ 3 гээд тий. За энийг бас ер нь бол яг төдийлөн нэг сайн ашигладаг ч гэсэн яг нөгөө нэг мөрний бүсээр мөрний бүсээ яг барьж агаад яг 3 одоо тий 3 товч буюу 3 удаа явах юм бол ерөнхийдөө энийг хардаг. Давхар баталгаа авч л ер нь л хардаг. Түүнээс яг 3 удаа ойх болгонд нь л ороод байх гэсэн бол юу бол үг биш. За тийм байна. За тэгээд дов K level QM-ийг анх би ингээд 3 жилийн өмнө Маро багшаас ер нь бол сурч байсан. Тэгээд дараад нь Бүрнэ багшаас хоёр дахь багш маань болохоор Бүрнэ багш байсан. Тэгээд Бүрнэ багшаасаа би QM ордер блок тэ нөгөө одоо SMC тэгээд дээрэс нь footprint гэдэг. Тэрнээс ер нь бол QM ер нь аюу тийм нүдэнд их харагддаг. Чихэнд наалттай сонсогддог гэх юм уу. Тийм байсан. Тэгээд дараад нь Луно багшаасаа ер нь бол за K level-ийг бол бид идэг одоо ярьснаар нэг GD гэдэг яриад байгаа тийм ээ. За тэрийг бол ер нь GD гэдэг байгаа. Тэгээд QM-ийг бол турсан. Тэгээд жижиг мөргээд бас байгаа л Луно багш яг өөрийн бас нэг хардаг. Өөр нэг бас жижиг мөр байгаа. Тэгээд 3 лааны стап бас сурсан. Налууны 3 буюу энэ 3 Луно багшаас
сурсан. Тэгээд яг энэ хэдээсээ ингээ харах юм бол надад бас Луна агшаас яг QM нь л айгүй тийм чихэнд бас наалтаас та тийм яг тийм ойрхон байгаад тасан. Тэгээд ер нь бол би мөр толгой мөрөөр л ер нь бол арилж яадаг хүн байгаа. Тэгээд QM яагаад ажиллахгүй байна гэдэг дээр өөрийн нэмэх одоо стап буюу нэмэлтээр жижиг мөрний стап гэж хаваад ирсэн. За тэгээд ингэж арилж яадаг хүн байна. За тэгээд ерөнхийдөө бол энэ зураг бол 7 сарын 1-ний хугацаанд одоо энэ 6 сарын 4-өөс 7 сарын 1-ний хугацаанд бол заанаа. Тэгээд хичээлийн маань хувьд гэх юм бол өдөр 12 цагаас өдөр нь болохоор 1 3 5 дахь өдөр бол байнга орно. Тэгээд өмнөд одоо энэ 7 хоногийнхаа нэгд өдөр би нэг хувийн шилтгаанаар хөдөө явсан болохоор ямар ч нэгд өдрийнхээ хичээлийг маргааш буюу 4 дахь өдрийн 12 цагаас бол нөхөд явчихна. Тэгээд дараа 7 хоногоос бол ерөнхийдөө хуурийн дагуу бол явчихнаа. Тэгээд бүтэн сая өдөр бас нэг анализ хийдэг байгаа. Юун дээр алдсан байна, юун дээр онсон байна. За тэгээд 7 хоногийнхаа шинжилгээний дагуу орсон байна уу те. Баясахаа дагуу ороод за типигээ наан гаргасан байна уу? Аль эсвэл типигээ барьсан байна уу гэдэг дээр ер нь бол хоорондоо ярилцсанаа гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө 7 хоногт 4 удаа ер нь бол хичээл бараг орно гэсэн үг те. За тэгээ манай эдэс бол ерөнхийдөө ингээд доо key level гэдгийг бол ер нь бол мэддэг байх гэж бодож байна тий. Одоо арилж яадаг хүмүүс ер нь бол доовоо харж арилждаг тий. За тэгэхээр доо айгуу чухал. Доо. За доосоо эхлэе гэж бодож байна. Янз янзын төвшөнтэй хүмүүс байгаа болохоор за бид эдийн одоо ингээд энд харагдаж байгаа чарт дээр харагдаж байгаа зургаас бол за энэ дээр ингээд нэг импульс хөдөлгөөн яваад энэ дээр хаяр лөө гэдэг ингээд завсрын хөдөлгөөнүүд ингээд явж байна тийм ээ. За завсрын хөдөлгөөнүүд нь эн чинь за магадгүй энэ дээр энэ маань өөрөө weekly дээр ингэж байгаа. Одоо weekly дээр болохоор энэ дээр хаяр цэг байгаа боловч энэ дээр хаяр лөө цэг тогтож байна тийм. Энэ дээр хаяр лөө цэг байгаа боловч ерөнхий том цагийн бол одоо лөө нь бол энэ дээр байж идэг. Тэгээ хүмүүс бол ерөнхийдөө энэ доовыг энийг сэтрээд ороод бичлээ гэвэл ер нь за тренд бол доошоо юм байна гэд явцдаг. За тэр нь болохоор энэ дээр нэг daily дээр ч юм уу те 4 цаг дээр нөгөө цаг нь багасаад ирэхээр хүмүүсүүд энэ толгоо эргээд ерөнхийдөө за энэ ханшиг сэтлэлээ дахиад ер нь бол доошоо бүр ингээд явах юм байна гэд ингээд эргэлзээ явцдаг. За энэ зүйл дээр болохоор миний жижиг мөрний оролт ер нь бол энийг бол одоо яг эхлэл хөдөлгөөнийг нь барих одоо тийм импульс хөдөлгөөний эхлэл хөдөлгөөнийг нь барих тийм зүйл бол гарч ирнэ. За тэгээд жижиг мөрнөөс эхлээд ярихаас өмнө энэ дээр одоо хаяр лөө гэд ингээд явж байгаад хаяр лөө гэж явснаа. Энд чинь нэг market structure лөө хийж ин тэ энэ нөхрөө аваад бид эдийн одоо яг сурснаар shift буюу чоч хөдөлгөөн орж ирээд дээшгээ гарч ирэхдээ энд байгаа мөрний тусламжтайгаар одоо энэ 2 дахь нам орооны тусламжтайгаар энэ маань өөрөө мөр болоод энийг ээж ингэж татаад инкер нөгөө нэг юм QM-ний юу харагдчихэв тийм ээ. Косамата харагдчихэв. Тэгээд эндээсээ ингээд доошоо хөдөлгөөн ингэж орж ирдэг зүйл явдаг тийм ээ. За тэгээд энийг бол ер нь бол доо бол ингээд эвдэрнэ гэж ингэж ярьдаг. За тэгээд ингэж явж байгаад одоо энэ дээр ингээд нэг юм correction хөдөлгөөн, завсрын хөдөлгөөн ингээд байж хахад энэ нөхрийгөө өөрөө ингээд эвдэж орж ирэнгүүт л хүмүүс юу гэж боддгоо гэхээр за ерөнхийдөө энэ ингээд тренд ингээд доошоо болчлоо. За тэгээд за ингээд дээшээ гараад ирэхэд нь за ер нь бол ингээд энэ K level буюу те энэ дээр одоо нэг өмнө нам ярол үсгсэн биз дээ те. Лөө үсгсэн энэ цэгээсээ буцаагаад ханшийг доошогоо ингэж явуулнаа гэж ер нь бол боддог. Тэгэхэд жижиг мөр маань өөрөө яадаг вэ гэхээр хэлжсэн те. За импульс хөдөлгөөний эхлэл буюу pullback-ийн бас эхлэл гэдэг те. За тэгэнгүүт л энэ дээр shift хийгээд буюу одоо ингээд 4 цаг daily дээрээ ч юм уу те. Одоо 1 цаг 15 минут бүгдэн дээр нь адилхан. Ерөнхийдөө энийг эвдээд буцаагаад дээшээгээ pullback орж ирээд доошоогоо орж ирэхдээ энд байгаа нөгөө одоо тусламжтайгаар shift хийсэн зүйл маань өөрөө буцаагаад жижиг мөр болдог.
За дээшээгээ энийг мэдээ сэтэлж гарч ирээд загаад эндээсээ дараагийн хөдөлгөөн буюу импульс хөдөлгөөний эхлэл болдог. За энийг бол ер нь бол яг энэ арилжааг одоо ер нь бол хийх гэж бол ер нь төлөвлөдөг. Яг өөрийн стапаараа тэгээд ер нь хайрыг нэвтрүүлэх гэж ер нь бол барьдаг. Тэгэхээр ер нь бол эхний ээлжинд минь 500 ppm ярьсан. За тэгээд 1000 2000 ppm ингээд бол дээшээ ингээд энэ бол явж байгаа. За тэгэхээр бид хэд болохоор ер нь бол энэ толгойтой хөөцөлдөггүй бас энэ ёроолтой хөөцөлдөггүй гэсэн. Яг ингээд гой цэвэрхэн мэдээлэл өгсөн байхад дээшээгээ pullback орж ирээд доошогоо ингээд орж ирэнгүүт л дээшээгээ нэг явчаад доошогоо pullback хөдөлгөөн орж ирэнгүүт л энэ нөгөө нэг өмнө чухал одоо чоч хийсэн буюу shift хийсэн бүс маань өөрөө жижиг мөр нээл бүс болчихно гэсэн. За тэгээд энэ толгойтой биш энэ жижиг мөрнөөс оролтоо хийгээд ерөнхийдөө ийш нь ингэж импульс хөдөлгөөн рүү ингэж барьдаг гэсэн. Тэгээд цаашлаад ингэ явах боломжтой байдаг. За тэгээд энэ одоо ойж байгаа одоо цэг маань бас нөгөө K level байх боломжтой байдаг. Одоо энэ ёроол хийж байгаа толгой маань өөрөө K level-ийн бүс байх боломжтой байдаг. За тэгэхээр магадгүй эндээс явж байгаа хөдөлгөөн маань өөрөө за дундаа бас нөгөө ийм байж болно тийм ээ. За эндээс ингээд шууд яваад энэ дээр нэг зогсоод загаад pullback хөдөлгөөн энэ чэнэс ингээд явж ирсэн хөдөлгөөн байж болно тийм ээ. За ингээд явж ирсэн хөдөлгөөний маань өмнөх одоо яг энэ импульс хөдөлгөөн маань энэ дээр бас нэг юм correction хөдөлгөөн байж болдог тийм энэ дээр ингээд за тэвнгүүт л энэ дээр хамгийн хойсон бүс болоод үлдчихдэг. Тэгээ хааш энэ орж энэ хайр хийчээд энд лөөр хийхдээ энэ бүсээ шалахгүйгээр энэ дээр liquidity үүсгээд ерөнхийдөө дээш ингэ явчихдаг. За тэгээд дараад нь энд байгаа толгоогоо одоо энэ дээр шалгаад тэгээд дээшээ гарч ирэхдээ буцаага нөгөө liquidity авсан чоч хийсэн shift хийсэн бүс маань жижиг мөр болоод импульс хөдөлгөөний эхлэл болдгоо гэж ерөнхийдөө бол бас ингэ ойлгож болно. За K level-ийг бол ингэж хавдаг байна. За энэ дээр хэдүүлээ одоо өмнө чартн дээр ерөнхийдөө ингээд K level одоо юу вэ те тэрийг хараад үзье. За би чарт аягүй ингээд зэгцлээд юу хийчих. За ханшиг ер нь бол ингээд юу байдаг. Одоо энэ бүс байна шүү дээ. Энэ бүс ингээд нэг K level байна тий. За тэгээд дараагийн ойх цэг маань болохоор энэ дээр нэг хайр буюу all time high хийсэн бүс шүү дээ. За энэ дээр нэг юм K level. За энийг болохоор бас бид GD гэж нэрлэдэг байгаа тий. За тэгээд энэ дээр нэг юм бас K level болчихлоо тийм ээ. За энэ дээр ингээ K. За тэгээд ханш ингээ доошоо орж ирээд дээшээ гарч ирээ хүчтэй гарч ирэхдээ өмнө нь ингээд толгоо өсгсөн бүсээ шалгаад дээшээгээ ер нь бол ингээ явдаг. За тэгэнгүүт л ерөнхийдөө яг хоо энэ GD-гээр арилжаа хийж болно. Одоо энэ K level-ээр арилжаа хийж болно. За энэ толгоон дээр ирэхэд нь рискээ төлөвшөрөөд ерөнхийдөө бол энэ үзрийг нь барих гэж оролт хийж болно. Хэрвээ эндээсээ оролт хийгээгүй байх юм бол бид эдийн нөгөө нэг одоо сурах гад байгаа жижиг мөрөг гэдэг зүйл байгаа тийм ээ. За жижиг мөрөг гэдэг зүйл болохоор одоо энэ л байна. За энэ дээр ингээд доошогоо liquidity хамаад
хамж байгаа хөдөлгөөн маань хаанаас ойж ийн гэхээр энд байгаа өмнөх K level-ээс ойгоод дахиад нэг импульс хөдөлгөөн дэшээ гараад ирлээ тийм ээ. Нэг хөдөлгөөн дэшегээ гарч ирээд жижигхэн pullback-ийн хөдөлгөөн орж ирэхдээ ерөөсөө энд байгаа мөрний тусламжтайгаар бид нар арилжаанд ордоо л гэсэн юм. Тэгээд эндээс арилжаанд орчоод Stops мэдээж энэ толгойнхаа доор тэгээд импульс хөдөлгөөнийхөө одоо трендийнхаа нөгөө нэг дагуу орчдөг л гэсэн үг. Ер нь трендийнхаа дагуу л ингээд TP-гээ барьцдаг л гэсэн. Ингээд TP1-ээс алгаал тэгээд TP2 гээл ингээд дэшиг ингээд явж идэх гэсэн үг. За ингээд 5000 pip явж болж чинь тийм ээ. За яг жижиг мөрний тусламжтайгаар ингээд явхад 5000 pip бол ингээд явж байна. Ер нь тэгээд 5000 pip явж байна гэхээр бид эдэд 5000 pip-ний хөдөлгөөнийг ч гэсэн бариад авах боломжтой гэсэн үг тийм ээ. Явцсан байгаа юм чинь барих боломжтой гэсэн. За тэгэхээр энэ дээр TP1 салахад бол ер нь за 2000 pip явж байна тий. TP1 салахад энэ хаяг зөвхөн авахд л 2000 pip бол асуудалгүй ингээд явж байна. За тэгээд хэдүүлээ би нөгөө нэг яг K level-ээр нэрээд дооор нэрээ гэсэн. Тэгсэн нөгөө нэг яг нөгөө нэг ингээд K level-ээ эрэнгутлаа яг хажуу талд нь яг мөрний оролтоо ингээд хажуугаар нь ингээд тайлбарлаад уг нь явчихаар бас юутаал байгаад байна л да. Тайд юун толгой эргүүлэхгүйгээд уг нь яг ингээд K level-ийг нэрээд жижиг мөрөөр нэрээд ингээд явчих гэсэн. Тэгсэн яг нөгөө нэг ингээд оролтоо яг хаанаас хийх вэ гэхээр ингээд яа харахгүй ингээд давхардаж орж ирж байна л да. Одоо яг энэ чартн дээр болохоор за тэгээд энэ одоо K level-ийн маань бүс болохоор энэ толгооноос ойж болдог. Энэ толгооноос ойж болдог. За тэгэнгүүтлээ буцаагаад өмнөх энэ мөрөн дээр бас одоо энэ бүс одоо энэ бүсээс ойгоо явж болдог. Хамгийн их унгасан бүс гэдэг. За жишээлх юм бол одоо энэ дээр хэдүүлээ харах юм бол ханш хүчтэй дээшээ гарч ирээд доошоо орж ихдээ энэ өмнөх толгооноос ойхгүй яваад байгаа. Тэгэнгүүт л хамгийн унгасан бүс буюу энэ бүснээс ер нь бол ханш эсвээс л аваад ингэ явчихдаг. За энэ тэгээд бас нөгөө юутайгаа адилхан. Одоо сэл талтаа бас адилхан. Өмнөх саяны нөгөө нэг энэ уналт эрсдэлтэй хэдүүлээ тэрийг одоо өнөөдөр яг K level ярьж байгаа. K level-эл яриад байна. Тэгээд хэдүүлээ юу яа. 15 минутын дээр нь тавьж агаад өмнөх уналтны одоо энэ price action-ыг харъя. За жишээлх юм бол одоо яг энэ price action-ыг харъя. За яг ингээд тодорхой ингээд унаад яваад байгаа. Хаяа ивдэхгүй. За энэ хаяа ивдэхгүй. Ингээд доош яваад байгаа. Ингээд яваад байгаа. За энэ дээр хэдүүлээ одоо яг K level-ийг юу яаж ажиллах юм харъя. За энэ дээр ингээд хэрэглээ. За энэ дээр ингээд үүсч. За уг нь бол одоо ингээд GD-ний бүс маань бол энэ байна тийм ээ. Энэ байна. За энийг ингээд яагаас тэлээд байна тийм ээ. Энийг яагаас тэлээд. За бид эдийн GD буюу K level-ийн бүс маань энэ байна тийм ээ.
Энэ. Энийг бас яагаад ингэж дэшэслээд байна те. За дараагийнх нь энэ. Доошогоо хүчтэй хөвдөд ороод ирсэн те. Тэгээд дээшээгээ гарч ирэхдээ энийг шалгахгүй явчлаа те. Энийг шалгахгүй явчихсан. Энэ дэр. За хэдүүлээ ядад энийг ингээ харах юм бол юу байгаа? Өмнөх нөгөө нэг мөр болж ирсэн бүс маань буцаагаад юу болдог гэсэн. GD болдог гэсэн. Яг энэ GD биш. Одоо энэний мөр гэсэн. Одоо энэ гэсэн. Энэ маань гэсэн. За ингээд хааш ингэ явж байгаад энэ дэр ликвидитийг хамаад дээшээгээ shift хийсэн тийм ээ. Shift хийсэн. За хүн болгон дээшээгээ юм болов гэж бодоод эндээс унангуут нь бид хэд энэ мөрний тусламжтайгаар дээшээгээ ингэ явуулах гэдэг тийм ээ. Дөнгөж энэ хүчтэй доош сэтгэлээ ороод. Тэгээд энэ маань өөрөө ажиллахгүй шууд хүчтэй доош сэтгэлээд орж иж байгааз ажиллахгүй байгаа болвол энэ маань өөрөө буцаагаад бид хэдий дээшээгээ гарч ирэхдээ сэллийн юу болчдөг. Өмнө нь баян мөр болох гээд ажиллахгүй байсан бол одоо сэллийн бидний нөгөө нэг тааз болоод өгчдөг. Сэл шалгах одоо бүс маань болоод. Тэгээд ингээд доошоо нэг юм бүс хөдөлгөөн ингээд эхлэл ингээд явчихдаг гэсэн. Энд. За тэгэхээр энэ маань болохоор юу юм нүү гэхээр ингээд шууд унтсан байгаа. Ер нь бол энийг ингэж одоо хар ухаанаар ч юм уу ерөнхий агуулгаар нь бодох юм бол за эндээс ингээд импульс хөдөлгөөн шууд ийм хүчтэй уналт орж иж байна. За энэ хүчтэй уналт орж иж байгаа бол энэ бензин амир сайн дүүргэсэн байна уу дүүргээгүй байна уу гэдгийг ойлгоно гэсэн. Бензин гэдэг маань холын арилж чинь тийм ээ. Хөтэ арилж чинь одоо яг хангалттай төрш байна уу тийм одоо машинаар хам бол бензин хийх хэрэгтэй тийм. Дөнгөж бензин одоо юу байх юм бол эндээс юу юм тий. За би ингээд сайн ингээд бензинээ дүүргэж чадсангүй хол юммаар байдаг. Хангалттай бензинтэй байна. Бензин хангалттай дүүрэн байна гэх юм бол энэ байгаа процесс явж. Бензин одоо бага байна дахиад жоохон дүүргийа тий нөхдүүдийн эсрэлэд нь хамъя гэх юм бол энд байгаа мөрний бүс рүү ирдэг гэсэн. За тэгэхээр энэ бол ер нь бол бензин хангалттай байсан байна тийм ээ. Тэгээд энэ GD-нээс шалгаад дор. Тэгээд бас яг энийг бас шалгах үе байдаг шүү. Яг энийг шалгаад доошоо унах. Сүүлийн үед бол яг ингэж орж ирэх. За тэгэнгүүт л одоо эндээс явж байгаа хөдөлгөөн маань өөрөө яаж юм нэхэр энд бол ямар нэгэн мөр байхгүй шүү тий. За энд бол ямар нэгэн мөр байхгүй байна. Энд. За тэгэнгүүт л эндээсээ явчихгүй байсан тий. Эндээсээ ингэж шууд явчихгүй байсан. Ингээд энийг ингэж сэтгэлээд ороод ирчих тий. Тэгэнгүүт л саяны нөгөө нэг яриад идэгтэй адилхан энд байгаа мөрлөгөө одоо орж ирж байна л гэсэн юм. Өөрөө энэ хааш. Энд байгаа мөрлөгөө нөгөө бензинээ сайн цуглуулах гал орж ирж байна гэсэн. Эндээсээ ягаа явчихаагүй тий. Энэ жидэрүүнээс ягаа явчихаагүй. Энэ жидэрнээс ягаа явчихаагүй гэдэг зүйл. Тэгэхээр эндээсээ бас явж болж байдаг. Тэгэхээр эндээс орж ирэхэд нэг шалгаж үзэж болно. Дээшээгээ гараад ирэхэд эндээс нэг шалгаж нэр гэсэн. Сэл талтаа. За тэгээ ханшиг одоо ингээ харах юм бол дахиад энэ мөрг маань аюу гоё ажиллаад за энэ дээр болохоор бид эдий одоо дараагийн удаа үзэх QM маань мөр байгаа даа. За зурх юм бол ингэж орж ирж. Ингэж орж ирж байна. За инхээр яг нэг юм QM байгаа дааз. Жоохон юм юу нөгөө зураглал нь жоохон онцгүй. Гэхдээ QM. За тэгээд QM-ээс доошоо унаад ороод иржээ. За энэ QM-ээ доошоо унж орж ирээд энэ мөр ажиллахгүй байсан тийм ээ. Энэ мөр ажиллахгүй байсан гэдэг зүйл нь шүү дээ. Шууд доошоо сэтээд ороод ирсэн юм шүү дээ. За тэгвэл одоо хідүүлгийнх нь яг саяны нөгөө нэг ажиллаагүй мөр яаж ажилтдаг вэ гэх юм бол
Одоо энэ дээр яг харагдаж байна тийм ээ. Доошогоо энэнийг аваад дээшгээ гарч иж байгаа хөдөлгөөн маань pullback маань яг юу болдгоо гэсэн. Үндсээ хөдөлгөөний эхлэл болдог гэсэн. Тэгэхээр энэ мөрний маань тусламжтайгаар ингээд доошоо ингээд явсан биз дээ. Ингээ харж байгаагаар за өмнө нь одоо яг энэ дээр те ингээд энэ мөр яагаад ажиллаа хийгээгүй юм бэ? Доошоо яваад өччихье. За гарч ирэхдээ өөрөө селийн одоо GD болоод K level болж өчнө. Бид эдийн селийн одоо нэг орох стап маань орж ич тийм ээ. Тэгэхээр бол шалгаж болно. Энэ дээр яг адилхан тийм бааз энэ мөр ажиллаагүй доошоо ороод ирсэн. Буцаагаад тийшээ гарч ирэхдээ энэ мөрнөөсөө доошоо. За одоо ингээ хүчтэй доошоогоо орж ирээд ханш өөрөө энд өөрөө QM үсгээд энэ дээр QM харагдаж байна тийм ээ. Бид эдийн ер нь бол мэддгээр ингээд мөрөө игээд толгоогоо игээд shift хийгээд энд inducement үлдээгээд liquidity үлдээгээд буцаагаад liquidity-гээ авсан хөдөлгөөн маань өөрөө мөрнөөсөө дээшээ гарч ирж байна тий. Мөрнөөсөө дээшээ гараад энэ дээр нэг явж байна. Дахиад доошоо орж ирэхдээ дахиад дээшээ гарч ирж байна тий. За хэдүүлээ энийг нэг жоохон хараадах юм. Жоохон чартад дэлгэж байгаа. За эхлээд нэг тулсан цэг байна тий. Шууд ингээ явсан хөдөлгөөний нэг тулсан цэг. За тэр тулсан цэг маань болохоор энд байгаа GD-нээс тулж байна. Энд байгаа GD-нээс. Энд байгаа GD-нээс тулахдаа ханш явах гэсэн чинь буцаагаад одоо buy талын GD буюу энэ дээр нөгөө бүс байгаа шүү дээ. Энэ buy талын GD-нээс ханш хэрвээ дээшлэх юм бол өмнөх хаяа шинжилдэг гэсэн. Өмнөх хаяа шинжилдэг гэсэн. Тэгэхээр өмнөх хаяа эвдээд дэшегээ орж ирэхдээ бид эдийн яг саяны үтсэн сетап буюу мөр тэ мөрний бүс. Мөр ажиллаагүй мөр тийм ээ. Энд дэр ажиллаагүй шүү дээ. Ингээд дэшегээ явчих байсан шүү дээ. Дөнгөж энэ ханш маань өөрөө энэ рүүгээ ирэх гэж л явж гин гэсэн. Тэгээд энэ мөрнөөсөө доошоо явж байгааз. За энэ маань болохоор ер нь бол GD гэж яриад байгаа шүү. За энийг бол за их нэмэгц хэстэй байдлаас нэгээд юу хийчдөө. За энэ дээр энэ бас GD байна. GD гэдэг тэмдэглэлтэй. Би яг нөгөө K level гэхээс илүүтэйгээр анханасаа нь лунаагч тэр GD гэд яриа сурцсан болохоор GD гэдэг байгаа шүү. За ер нь бол K level GD 2 маань өөрөө бараг агаар нэг гэсэн зүйл шүү. За тэгээ одоо энэ мөрөө ингээ хараад тахаар сүүлдээ одоо ингээд бас сэл талдаа ч гэсэн яагаад ажиллахгүй байгаа юм бэ? Энэ яагаад ажиллахаа болчихвоо? Тэгээд яаж ийна гэд дөнгөж дараад нь энэ мөрнийхөө тусламжтайгаар бас сэл тал руу марч байгаа. Тэгвэл бай орох гэдэг мөрөөсөө дөнгөж тэгээ доошоос тэл ороод ирэхтэн эндээс ингээл доошоос тэл ороод ирэхтэн энийг өвлөгээл арах боломжтой байх нэ. Сүүлийн үед яг ингээд ийм айгүй их ингэж авсан байна. Баян мөр маань өөрөө буцаагаад pullback хөдөлгөөн маань өөрөө GD л бол. Селийн импульс хөдөлгөөний эхлэл бол. За энэ бол яг мөр байна тийм ээ. Тэр ингэ мөрнөөс доошоо сэтгэж орж ирсэн ээ. Эний сэтгэлнээсээ дээшээ гарч ихдээ энэ мөрөө шалгалт доош. За одоо ингэ жижиг мөр зөрөө ингээд яг холих ингээд хэлэх юм бол бас жоохон годох шиг юм тий. Тэгэл ямар ч ингэж GD буюу одоо энэ юуныхаа чи. За тэгээд өмнө хэлжсэн тий. Ханшийн хамгийн их унгаасан бүс одоо энэ шүү дээ тий. Тэгээд толгооны нэ тий. Толгооны хамгийн их унгаасан бүсний нэ. За энийг бүр ингэж авч үзэхгүй л дээ. Ер нь бол зүгээр шууд ингээл. За энэ GD л гэл.
энийг GD гэж авч үзээд за GD-н дээр дээшээ гарч иж байгаа зас ханш өөрөө ер нь бол GD-нээс айгүй гоё ингэж орж ирдэг. За тэгээд дараагийн бүс бол энэ. За энэ бүснээс доош сэтгэлээд ороод ирсэн тий. Тэгээ эн чинь өөрөө 15 минутын дээр ингэж харагдаж байгаа боловч одоо энэ 4 цаг одоо юун дээрээ тийм ээ том daily одоо weekly дээр бол ерөнхийдөө эн чинь зүгээр нэг юм зүүдтэй л daily fair value gap ингээл нөхөөл ингээд дэше хаа. Тэгэхээр энэ манаас нэг алтны нэг энэ range бас томрох гэсэн одоо бидний бас TP бас мэдээж томрно. Хажуугаар нэг бас нэг юу сөрөг тал нэг эсэл маань бас айгу том тавигддаг байх тий. Тэгээ weekly юм баланс тий. Энэ дээр. За тэгэхээр хоёр өөр одоо K level буюу хоёр өөр GD байна гэсэн үг тийм ээ. Хэдүүлээ нэг K level гэж ярих уу GD гэж ярих уу ер нь өөрсдөө хоороо нэг ярихгүй тий. За одоо хэдүүл яг энэ дээр заяа GD харъя заяа. За энэ яг энэ хөдөлгөөн болвол миний одоо нэг Instagram дээр байгаа байхгүй юу? Би ханшиг болохоор яг нэг энэ хавьд явж байхад нэг өчигдөр би нэг ярьсан. Тэгээд өнөөдөр бас ингээд юу хийчээ? Нэмэлтээр ингээд сүүлд орж ирсэн хүмүүстэйгээ бас яриад өгчөө. Монди За энэ дээр хартаа ингээ хааш ингээ явж байхад бол ер нь бол ийм шинжилгээ гарч байгаа байхгүй юу? Энэ өмнө нь биднэрт тийш тий юу хийж үжсэн бэ гэхээр бидэрт хартаа өмнө нь GD болж үжсэн байхгүй юу? Энд өмнөх толгой үсгээд all time high хийгээд хүчтэй дээшээ сэтэлж гарч ирэхдээ энэ дээр тулаад дээшээ явсан байхгүй энэ хөдөлгөөн. Тэгэд эн чинь бүр нилээ явсан дээшээ. Индүүсэнд авсуудлага 800 pip авсуудлага багхгүй юу эндээс. Тэгээд ерөнхийдөө энийг индүүсэнд хийчээд төрөлсөв ажиллачаа тэгээд доошоо явчихж байгаа юм. Гэхдээ бидэд бол энийг юусоо энэ мөрний бүснээс л явсан гэж харна уншина гэсэн юм. Энэ мөрнөөс л доошоо унчлаа гэсэн. Мөрний бүснээс, сэлийн мөрний бүснээс. Тэгээд өмнөх толгоогоо индүүсэнд хийгээд ликвидитийг хамчаад тэгээд доошоо хөдөлгөөн явж байгаа. За энэ нөгөө GD-нээс явсан хөдөлгөөн уг нь юу байдаг тийм ээ? Толгой шинжлэх ёстой тий. Толгой шинжлэх. Тэгээ яагаад толгой шинжлэхүү? Доош унаад байгаа гэдэг бас эргэлзээтэй байгаа байхгүй юу? Уг нь энэ өмнөх толгооноос pullback хөдөлгөөн орж ирэхдээ энэ хоёрыг эвддэг үстэй. Яг эвдэхгүй байгаа тий. За ингээ ороод ирсэн заяа. Тэгвнгүүт л надад нэг ийм шинжилгээ гаргав. Энэ дээр ямар шинжилгээ гарч ирсэн бэ гэхээр би нэгээс GD өөрөө шалт хаад солиуддаг тийм ээ. Доошоо хүчтэй сэтээд ороод ирэх юм бол буцаага сэл талд GD ажилтдаг гэсэн. За эндээс би одоо бүтэн сая өдөр ямар шинжилгээ хийсэн бэ гэхээр за ханш эндээс дээшээгээ ингэж яваад энэ GD буюу энэ мөрний бүстэй ингэж авцсан байна. За тэгээд өмнөх одоо BD-ийн K level буюу GD байгаа тий. За энэ бүснээс ер нь бол ханш зэргүүсэл аваад дээшээгээ all time high хийнэ. Ийм шинжилгээр нь бол гаргасан байна. За тэгээд энэ дээр одоо хэдүүлээ ингээд юу тавиад гэх юм бол за эндээс ингэж ороод эндээс ороод энэ хүртэл.
За тэгэхээр ер нь типийг нэг 90%-аас салгадаг ер нь. Тэгээд би энэ GD ярьж байгаа шүү тий. Энэ өөрөө өмнө нь buying GD байсан болвол доошоо хүчтэй сэтлээд орж ирвэл буцаагаад энэ маань өөрөө тааз болж өгөөд сэл талдаа GD болж өгдөг л гэсэн үг юм. Тэгээд энэ оролт бол зөвхөн GD-нээс GD хүртэлх оролтууд гэсэн. Одоо сэл тал за энэчнээс дахиад энэ GD хүртэл явах боломжтой. Энэ болвол том цагийн хүчтэй GD байгаа. Эндээс хэрвээ ойрох юм бол дээшээ ол тавина гэсэн байна. За энэ болохоор buy талын GD тийм ээ. Нэг байж. Ингэчээ. За ийм шинжилгээ гаргасан байгаа Instagram дээр. За тэгээд ингэ явсан чинь энэ дээр ардаа ингэ хурж штэ тий. Энэ дээр хурсан. Энэ нөгөө нэг GD-ийн дээр маань хурж байгааз. Ингээд энэ GD-нээс жоохоо илүү орсон байна тий. За ингээд GD-ийн дээр ингэ хүрээд доошоо бол ингээд явсан байна тий. За тэгэнгүүт л нөгөө нэг чухал бүс дээр ирж чинь гэсэн. За нөгөө нэг buy маань оролт одоо энэ дээр ингээд биелэгдэж чинь гэсэн байна. Яг GD-гээр оролт хийхэр бол GD-нээс GD 2 орно. За эндээс шууд ингээд рисклж оролтоо хийгээд стоплсоо шууд орон тавиад. За тэгээд энэ сэл тал дээр маань болохоор хэдэн пип авсан байна. За 940 пип авсан байна тий сэл тал дээр. За селийн типээс огчлоо. За тэгээд энэ дээрээ 90% авч болно тий. За 940 пипний сэл аваад эндээс buy орё тийм ээ. За энэ GD-нээсээ ашиглаад шууд ингээд явж болно. За хажууд нь бас нэг юм мөр байна тийм ээ. За pullback орж ирэх юм бол мөрөн дээрээ нэмж болно. GD-нээс орж тийм ээ. За бид хэдийн болвол жижиг мөрөө гэсэн юм бол. Жижиг мөр шалгаад тийшээ. За энэ нөхөр бол одоо миний одоо тухтай ярилжаа гэх юм бол энэ GD-ний толгой хөөцөлтгөөсөө илүүтэйгээр энд байгаа мөрнийхөө оролтноос ер нь ороод импульс хөдөлгөөн рүүгээ барьж ийл гэсэн л санаа байна. Ингэж. Ингээл за тэгээд GD болохоор ингэж ажилладаг байна тий. Шал таас солигддог. Buy талдаа ажилладаг, sell талдаа тий. Хүчтэй сэтлээ доош жагаа ороод ирэх юм бол буцаага sell талдаа тий тааз болоод өчтдөг. Одоо энэ дэр хүчтэй сэтлээд хэрвээ дээшээ гараад ирэх юм бол pullback-ийн хөдөлгөөн буцаагаад бас яг эннээс ер нь бол явцсан л гэсэн үг. Энэ хөр. Эндээс явцсан л гэсэн үг. Хүчтэй дээшээ сэтэлж гарч ирээд буцаагаад шив явахдаа дараагийн бидний энтрийн дээрээсээ л гэсэн. Энэ жид. Тэр GD бол айгүй тийм юу ингээд бас нэг юм юутай байхгүй. Танагтаа гэх юм одоо юутай. Тантаа гэх юм. За хэтэл өөр GD ярих уу? GD кейлээ. Огцон уналтны
За ерөнхийдөө бол сая энийг бол ойлгоцсон тий. Энэ уналтыг бол яаж сэл талдаа ингэж энэ логыг барьж авах ямар прайс акшн байна гэдгийг бол ер нь ойлгоцсон тийм ээ. За энэ дээр хардаа өмнө тийм энийг ярьсан шүү дээ тий. Энийг бол ярьсан. Тэгээд энийгээ дээшээ сэтэлж гарч ихдээ буцаагаад энэ GD болоод дээшээ л дахиад юм бүс. За одоох би нэг харилцаж байгаа тэрийг нэг за чинь жижиг мөрөө тэгж байгаа л яриа да тий. Дараагийн хичээл дээр л яриа да. Өнөөдөр яг K level-ээр дагнаад л хайд тэгээд яарад их вэ? Бид чинь бас сарын хугацаа шүү тий. За. Юг авчлаа. Тэр хоёр юм алла. Одоо бол танаа заавал тохиолсон. Би хамаагүй. Гүж нэс. За би нөгөө юуны оролтоо хэлээд байгаа юм нөгөө. Энэ оролтоо хэлэх үү? За эсвэл зүгээр GD-гээ яриад явах уу? Эндээс нөгөө юу яасан? 1300 пип авсан. 1340 пип. Гаргацсан. Тэгээд дундаас нэг эндээс ороод нэг өндөх оролт брик юм болчих. Тэгээд дэш ирнэ. За тэгээд ер нь бол GD бол юу гэдэг? Яг нэг ийм гоё ойлгомжтой нэг ийм рейнж хөдөлгөөн биш, импульс хөдөлгөөн дээр аягүй гоё ингэж нэг шалгаал өмнөх толгой шалгаал гоё явж. Түүнээс яг ийм тогтсон рейнж хөдөлгөөн дээр болвол яг ингэж бас татах нь бас жоохон юутай. Аюултай. Тэг яг альнаас нь авах гэдэг нь тий хамгийн их хүрсэн бүс гэж хүмүүс ер нь тэмдэглэдэг. Миний хувьд болохоор хамгийн их бай талдаа явуулсан юм уу? Аль эсвэл сэл талдаа явуулсан юм уу? Ханшиг хамгийн их эсэргүүцэл одоо хамгийн их явуулсан тийм ээ. Хол явуулсан гин би ерөнхийдөө бол айгуу тэгж нэг чухалжиж ер нь хардгаа гэсэн. За хэдүүлээ ингээ харах юм бол ханшны хамгийн их одоо бай талдаа явуулсан ханш болохоор хэдүүлгийн харж байгаагаар юу юм тийм ээ. Энэ бүс байна. Зөө. Эндээс $234 гэдэг чинь 2340 пип явсан байна тий. За дараагийн бүс энэ шүү дээ. Дараагийн баян хөдөлгөөний бүс 214, 215 бас л чанартай явсан тий. За тэгээд иймэрхүү бүсүүдийг бол ер нь бол хадгаа гэсэн. Иймэрхүү бүс. Тэгээд нэмэлт баталгаа олгож хажуудлынх нь өмнөх мөрнүүдийг ашигладаг. Тэгэхээр энэ бүс бүр яг викерээ одоо тий зүгээр орж ирэхгүй байх шалтгаан нь хажуудтай мөртөө байх юм бол ерөнхийдөө энэ мөрнөөсөө бас эсэргүүцэл авна. Тэгээд энэ бүс маань болохоор бас хамгийн унгасан бүс гэсэн. Хамгийн их унгасан. 2200. За тэгээ эндээс бол ер нь бол JM1-ийн хайдтай бас орж исэн.
Тэгээд эндээс нэг 700 лөө 800 л гарч ирсэн баха. 64 дээр TP3 ямарсан тавьж ирсэн. 64 гэж манай. Тийм нь шүү дээ. Энд дээр гарч ирсэн байна. Энэ дээр TP2 ер нь бүх оролттой бол энэ дээр гарсан гэсэн. Эндээс яагаад гаргаад байгаа юм бэ гэдэг шалтгаан болохоор ерөөсөө энэ одоо юу вэ шүү дээ? Энэ GD-ний бүс шүү дээ. Нэг цэнкрээд ятсан. Энэ GD-ний бүс дээрэс нь ингээд тавих юм бол энэ дээр өөрөө унж болох бүс байгаа байхгүй. Ингээд бидний хардгаар K level-ийн бүс байгаа байхгүй энэ дээр. За тэгээд яг энэ дээр брик юм зохиолцсон таа сэл хараад. Жигэн нөгөө юутай. Би нөгөө нэг арай юу хараад. Арай дэшээ хараад энэ дээр хараад. За тэгэнгүүт энэ маань өөрөө болохоор GD-нээс явж. Энэ дээр ингээд тулсан зэрэг бооз. Энэ GD-нээс явж. Тэгээд доошоо орж ирэхдээ бид эдийн GD тийм ээ. Өмнөх толгой байсан. Тэгээд энэ дээр. За тэгээ эндээс бол ер нь ихтэй дараад энийг авахсан байх нэ. Энэ хөдөлгөөнийг авахлаад тэгээд ерөнхий энэ хөдөлгөөнийг авсан дараа дахиад нэг юм импульс хөдөлгөөн бол гарч ирэх байх гэж бодсон. Тэгээд ядаж эхний ээлжинд энэ GD хөдөлгөөгөө явах юм болов уу гэж бодсон. Тэгээд бол ер нь ингэ гаргасан гэсэн. Тэгээд жоохон лисвинг гэдэг юм байна да би ч. Жоохон гэдэг. Гэж лисвинг ч нөгөө нэг өнгөрдөг гэдэг ингээд марч бүр сараар нь тий 2 сараар нь байдаг. Би ч нь бол нэг 7 тий нэг 14 онд хамгийн дээдлэн барьж штэ одоо. Энд чи одоо яг хэдэн би хэр хугацаанд барьсан энэ хөдөлгөөнийг харъя л дээ. Энэ 4 хоногийн дотор л барьсан шүү дээ. 4-5 өдөр л болсон юм байна энэ хөдөлгөөн. Манай өнгөрдөг чинь бүр 15 сар мараар байдаг гэсэн тий. Тэгэхээр тэр үний ажилд бол би бол свинг хийхээс ал өрөөсөө асаж нээч. За тэгээ ер нь бол миний баримтлагтай зүйл бол ер нь свинг талдаа л ер нь хичээл гэсэн бодолтой байдаг. Тэгээд оролтоо ер нь бол нэг орсон оролтоо ер нь 2 удаа эсэл зохиолсон ч нүү 3 удаа эсэл зохиолсон ч нүү хамаагүй шалах типийг олгочдаг. Типийг яаж салах? Типи нэг тэгээд ер нь бол стаклж ордоо яа стаклн гэдэг нь болохоор лото хувааж ордог. Бүхэл лотоор дарах ч бол тэрийг одоо 4 хувааж ордог гэсэн. За тэгээд типи 1 2 3 4 гэж авахта эхний одоо доо эвдрэгдэл дээр типи 1-ээс салгадаг. За жишээлх юм бол эндээс орсон оролтоо ер нь бол энийг эвдүүлээд салгана. Энэ дээр хамгийн их liquidity үүссэн байна тий. Энийг эвдүүл салгаад дараагийн оролт бол дараагийн liquidity гэсэн. Энэ шүү дээ. Энэ дээр
Тэгээ ер нь бол нэг 90% салгадаг типигээ. Тэгэхээр бол энэ минь дээр салгацсан гэсэн. За тэгээд типи 3 муруу бол тэгээд дахиад дээш нь бол барина. Энэ мөрлөлцөөр рүүгээ харна тий. Энэ мөрлөлгөө хараад тэгээд типи 4 муруу бол барина шүү дээ. Толгой нэгдэл. Миний нэг оролт нэг 2000 pip явж байгаа брикэн олжсэн төв байна. Нэг оролт. Гэтэ ер нь бол 80% нь авцсан л да хамгийн чухал нь. Орсон оролт одоо тий ашигынхаа ер нь бол 80% нь аваад үлдсэн жижигхэн нэг 20% нь л ер нь гүйлгээд байж идэг гэсэн. 20 юм уу 30%. За ягаад тэр 20-30% нь гүйлгээд юм те? Миний өөрийн стап буюу яг үнэхээр тэгж явж гин нөө те? Тэрийгээ бас ингээ баталж яаш чинь өөр хажуугаар нь. За тийм ер нь бол GD бол ер нь аюу тийм ойлгомжтой байгааз. За тэгээ одоо яг энэ дээр гоё нэмэлтээр би саяныхаа одоо ингээл мөр зөрөө гоё оруулаад ирнэ. Тэгэхээр чарт бүр ойлгомжтой болоод. Тэгээ ерөнхийдөө бол би чартыг яг энэ хөндлөн тийшээ ингэж уншдаг. Ерөөсөө нөгөө налууны 3-ыг ер нь ашигладаг үстэй. Ингэж налуу малуу татаал тий. Тренд лайн майн татаал, паттерн зураал ингэж ерөөсөө явдггүй. Надад яг тийм одоо юу яг нэг чарт ерөөсөө л ийм хөндлөн тэгш хэмэд ерөөсөө ингэж уншдаг. Надад нэг толгой өгчих, нэг лөө өгчих би мөрнөөс нь пулбэкийн хөдөлгөөн рүү, нимбус хөдөлгөөн рүү орё л гэсэн нэг бодолтой байдаг. Тэгээд тэр толгой ёроолтой нь бол нэг хөттэй баг. За тийм ээ. За өнөөдрийнхээ ер нь бол GD ингээд юугаа бол энэ одоо өндөрлөе тэгээд маргаашнаас юу вэ? Нэгдүгээр өдрийн хичээлийг нүхий. Тэгээ маргааш дараагийн степ орноо. Тэгээд хэдүүлэнд нөгөө нэг цаг их оомж тэгээд